Дараагийн мэдээг танилцуулъя. Мянмар улсад заллин үйлддэг төвүүдэд энтхийн олон иргэд бол барьцаалагдсан ажиллаж байсан юм байна. За тэднийг суллах үйл ажиллагаа явуулсны үр дүндүүд зарим нь бол нутаг буцах боломжтой болсон юм байна. За өнгөрсөн 7 хоногт Мянмар улсад байрлах энэхүү заллин луур үйлддэг төвүүдээс чөлөөлөгдсөн энтхийн 280 гаруй иргэнийг даваа гарах Тайландаар дамжуулан энтх рүү нутаг буцаасан байна. За энтэг улсын засгийн газар нийтдээ 266 эрэгтэй 17 эмэгтэйг бол эх оронд нь буцаах ажлыг бол зохион байгуулсан юм байна. За энэ ажлыг зохион байгуулахдаа Тайландын хилийн Менсот хотын хотод байрлах цэргийн тээврийн онгоцыг бол ашигласан байна. За 257 хүний 2 дахь бүлгийг бол мегмар гарагт эх оронд нь авчирна гэдгийг Франц Пресс агентлаг бол мэдээлсэн байна. За энтхийн албаны хүмүүс энтхийг өөрийн иргэдэд авахар бол Тайландын хилээр авчирсан 7 автобусаар дагалдаж Мянмар руу явсан юм байна. За Мянмар хувьд бол Тайландтай хил залгадаг бүсийн дагуу бол хууль бус үйл ажиллагаа явуулдаг юм захин луурын төвүүд байдаг юм байна. За энэ төвд бол сүүлийн төвүүдээс бол сүүлийн 7 хоногт бол 24 орны 7000 орчим хүнийг бол суллсан ийм үйл явдал болсон юм байна. За энэ суллах үйл ажиллагааг бол голчлон бүгд найрамд хятад ард улсын шахалттайгаар энэ Мянмарын төр засгийнхан бол хийсэн. За яагаад вэ гэх юм бол хятадын иргэд бол тухайн луур заллин хийдэг төвүүдэд бол гол хилмигдэж байгаа хүмүүсийн тоонд ордог учраас хятадын эрх баригчид Мянмарыг энэ чиглэлд хүчтэй хууль сахиулах үйл ажиллагаа явуулахыг шахаж шаардсан. За үүний үр дүнд бол ийм нэгдсэн байдлаар тухайн төвүүдийг төвд рүү чиглэсэн ийм дайралт үйл ажиллагааг бол засгийн газраас явуулсан юм байна. За нүүбийн мансууруулах бодис гэмт хэрэгтэй тэмцэх газрын тооцоогоор 2023 онд зөвхөн Аз тивд луурын гэмт хэргийн улмаас 18 тэрбум доллароос 32 тэрбум доллар хүртэлх ийм доллар алдагдсан ийм хэрэг бол үйл явдал болж байгаа юм байна. За мянган хүмүүс бол энэ хуурамч хөрөнгө оруулалтын схем болон онлайн байдлаар бол захим романтик гэж нэрлэгддэг тийм заллинд бол өртөж байна гэдгийг бол онцолж байна. За эдгээр төвүүдийг гол ажилуулдаг газар нь бол Мянмар улсад байршдаг. За яагаад вэ гэх юм бол Мянмар улсад хууль сахиулах болон байгууллагуудын үйл ажиллагаа сул байгааг бол эдгээр гэмт хэргийн бүлэглэлүүд бол овчноор ашигласан юм байна. За нүүбийн тооцоогоор Мянмар улсын луурын төвүүдэд нийтдээ 120,000 орчим хүн бол өөрсдийн хүсэл зоригийн эсрэгээр бол ажиллаж байна гэсэн ийм мэдээллийг бол өгч байна. За дэлхийн өнцөг булан бүрээс бол хүмүүсийг авчирсан. За тэгтээ бол тэднэрт бол өндөр цалин харамж бол амлсан. За ингээд бол тэр цалин хангамжинд нь хууртаж бол иргэд ажилд ордгийм байна. За ингээд ажил явандаа бол барьцаанд орж ажил хийхээс татгалзах юм бол зодуулж хүчирхийлэлд өртдөг ийм нөхцөл байдал үүсдэг юм байна. За өнгөрсөн сард Мянмар, Тайланд, Хятадын эрх баригчид хамтарсан тэмцэл явуулснаас хойш бол нийтдээ 2000 гаруй Хятадын иргэнийг бол суллсан байна. За Хятадын хувьд бол өөрсдийн иргэдийг бол буцааж авч байгаа юм байна. Гэхдээ бол буцаж ирсэн хүмүүсийг бол гэмт хэргийн сэжигтэн гэж үзэж зохих ийм мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгааг бол хүний эрхийн байгууллагууд бас буруу шааж онцолж байгаа юм байна. За яагаад гэвэл эдгээр хүмүүс бол өөрсдөө гэмт хэргийн золиос болсон хүмүүс гэж хүний эрхийн байгууллагуудын зүгээс үзэж байгаа юм байна. За эдгээр төвүүдэд бол гацаад ажиллахаас өөр аргагүй нөхцөл байдалд орсон ажилчдын дийлэнх нь бол залуу хүмүүс байгаа юм байна. За тэдгээр хүмүүсийн хувьд бол эх орн руугаа буцахыг бол маш их хүсэж байгаа. Гэхдээ бол Тайландын эрх баригчдын зүгээс бол суллагдсан энэ хүмүүсийг эх орноос нь буюу өөрийнх нь тухайн хүлээн авах орноос нь ямар нэгэн байдлаар нисэх онгоц болон нисэх байдлыг нь зохицуулах хүртэл бол Мянмарын хил рүү нэвтрүүлэхээс татгалзаж байгаа юм байна. За тэгэхээр бол энэ үйл ажиллагаанд бол олон улсын хамтын ажиллагаа бол заашгүй шаардлагатай байгаа гэдгийг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр ажилладаг байгууллагууд онцолж байна.